Хамаатны хандаа ирсэн. Тэгээ сайхан юм идчихэд жоохон байж байгаа сагсны хэлбэр явах гээд гэж одоо явж ийн л та. Тэгээд амар гоё энэ зайгууд дулаах юм байна. Тэгээд яармгийн амар дулаах юм гэдэг нь хотоос л хамаагүй л амар хэцтэй. Тэгээ манай шийд бол оруулал бүр амар гоё дуурдаг. Нөгөө нэг юу нэлээ торн амар гоё дуурдаг. Даанч ямар их цастай байгааг эндээс хартаа. Би танарт одоо яаж энэ дуу мөгн сонсох вэ? Халтын мөсөн дээр тавьчул яа гэм бол. Дайгоо болгоо. Ёо сонсноо. Өнөөдөр заал авах гэсэн чинь гарна гээд тэгээ уулын би гарахаар байсан бол сайхан найзуудтайгаа заал авч явахгүй юу. Тэгэл гэр бүлтэйгээ явах юм даа гээл тэгэл явж байгаа байхгүй. Зэнс би хорлс миний найзууд одоо гоё заал аваад дуусаал харж байгаа бах та. За тэр чих дараа л заал авах хэвээр. За зэнийг юм их үлэн да. Энэ хэсгийнхаа бичлэгийг дуусглаа. Бай. Нэгд өдөр имлэгт үзүүлсэн болохоор ерөөсөө хичээлдээ очиж чадаагүй. Тэгэл нэг юм маана царайтай юм л энэ төө. За сайн байна уу? Өнөөдөр бол Kobe Bryant-ийн тал төгснээ 5 жилийн дараах өдөр. Тэгээд энэ өдөр бол хичээл орж ийн. Тэгээд би бол хичээлдээ суугаагүй. Яагаад гэвэл би шинжилгээ өгсөн. Шинжилгээ бичүүлэх шаардлагатайсан болохоор хичээлдээ суугаагүй. Одоо гэрлүүгээ явж ийн айгүй өлсөж ийн. Өглөө бичлэг хийчихсэн шээ. Айгүй хөтөн 28 градус бүр ингэ бичлэг хийчихсэн гар хөлтөөд бүр ингээд сэхэл авахгүй заяа бараг. Тэгээ одоо ч гэсэн амар даарч тань л та нэг 45 секунд бичлэг хийсэн чинь. Тэгтээ арай гайгүй заяа. Тэгээ амар үлчин. Гэрлүүгээ очоод хоолунд идээ. Тэгэл имчилгээгээ бичүүлчихэл хичээлдээ явах бах та. Уул нь өнөөдөр би сайхан явж маваад найзуудтайгаа хөвжөлдөж мөвжөлдөе гэж бодсон юм уу? Цэцээр нь шинжилгээ өгөхээр очлоо. Та нар хичээлдээ яваарай. Маргааш нь хариун гарцсан тэгэл имлэг дээрээ хүлээгээл ингээл анагийнхаа өссөн юм зүйлт мүлтийг флекссэн шигээл имлэг дээр аваад имлэгийнхаа хариуг авчаад ээж аав хоёр дэлгэр орсон. Тэгээд дөө битарын байжлаа. Одоо би 11:44 болж байна одоо. Тэгээд би 1:30-аас сургууль ороод өрөөгөө цэвэрлээд хурлынхаа өрөөг цэвэрлээд тэгээд цаашаа яваад намын өргөнд хурлаа. Иймэрхүү плантай юм даа өнөөдөр. Та нар тэгээд цогтой байгаарай за. Би чадвал намын өргөө хараалаа за. Тэгээд супер өрөмөр өгчсэн алт хараалаа. Батлаас чад нүрэндээ нарны төсөөд өргөжлээ. Тэгээ одоо сургууль руу явж юм мэдсэн ч юм уу амар яд сэргэлтэй болчихлоо. Чивчээрээ дуусан савьчихсан. Манай намын өргөний гаднах орчин нэг иймэрхүүлээд юм дөө. Өлегтэй бичлэгч хийж чадаагүй. Угаасаа хуралтай дараа нь угаасаа завгүй болоод
Тэгээд айгуугаа энэ минийга нөхцөн байлээ. Өчигдөр ахаад бичлэг хиймээ гэж бодсон чинь хүн хажуудаага чадаагүй. Одоо ахаад нэг хуралтай ширнэлөө явж. Автобус чинь. За бай. Ачаад үлдээ. Супер харуулж чадсангүй. Хурлаа тарцсан нэг юм идэж мэдчихээл тэгэл одоо явдэмаа санаатай л байна. Тэгэл дараагийн хэсгээр л болцъё да. Нэрдэ. Ингээд зөвхөн цас шиврээл. Өглөөчөж өчигдөр арай бас ингэж шивэрчсэн даа. Шинжэнгөө бараг шивэрсэн юм шиг байна. Амаа гэрэлтэй тэгээ ингээд доороос ус гэлтэй. Айгуу гоё. Айгуу хангуу бараг годомгүй болтол ингээд гэрэлт болдог болохоор айгуу гоё цас. Тэгэл ер нь айгуу хүүтэн биш л бол би ер нь цасан дуртай. Тэгээд ангитэр уулзъя. Окей. Тэгээд 7:40 мөчгээд дээрээсээ гарсан. Гэтэ би бүр 55 маа. Эсвэл бүр 8 гээд буудлал руугаа тусны буудлал руугаа очиад тэгээд амжчихсан шүү дээ. Би ч уусаа гүөх дуртай л да. Нэг адвас 20 минут манай автобус яваад. Тэгээд би нэг 5 минут 5-аас 3 минут гүйцэтгэх байхгүй сургууль руугаа. Тэнгүүт яг амжаал нэг 14 юм уу 15 гээл ордог байхгүй. За сургууль руу очиод болзаа. Лайк, миний лайк харагдахгүй. Лайк. Хамт хаашаа? Ийм март юу? Энэ март яваа. За ингээд бид нар ч бид хоёр л явж юм л та. Тэгээд энэ манай найз Нүүр амныхаа будаг шунхаа энэ авна гэсэн. Тэгээд нүүр мөрийн хэд бол тэр юу лээ? Буддаг хүннээс нэгээд асууж масуух юм хөө. Тэгээд би бас алт асууд юм санаатай явж байна. Тэгээд маргааш манай багш маань нэрмжит тэмцээн болно. Манай би тэмрийн багш маань тэгээд тэрийг сайхан үзнэ. Энэ бичлэгтээ өнөөдөртөө бараг багтаад орж хахаа. Тэгэл юм хомоо үзчихэл юм хом идтiim үү гэсэн шүүлэн. Цас бүр амар гоё ингээд шивэрж байгаа юм шиг ороод. Бас амар хүүтэн байна. Дарж. Аха. Жоо хүүтэн л энэ дөө. Би яг тэгээ ойрд нэг серумыг түрхээд чишүүлэг тасмасаа түрхээд байгаа болохоор энэ айсмас нэг амар мууц юм алгаа. Эцэг амар бэбэлч. Тэг. Тэгэл айгуу болохоор тэгэл урам аваад бүр ингээл арчилмаа санагдаад байгаа юм чинь. Тэгэл дохмохоор халтарангууд нь шахчаал тэгэл тосоод өгсөж байгаа юм чинь. Тэгэл банк би нэр үсэг хаалснаа хэллээ. Тэгэл одоо урахаар хайг болох байлгүй. Мартлын. За тэгээд дараагийн бичлэгийнхаас weer уулзъя. За ингээд бит хоёр битэрч хийжтэй. Битэр явж ин тэгээд манай найз юм хамаа авсан бодог шунхаа нүүрний нөгөө нэг юм уугаа тонор монор гэлээ. Тийм юмнууд авсан. Гэхдээ баахан юм урдаас шахаад байна шүү дээ. Харин тэгтээ яг хуу аюу гой тайлбарладаг хүн байна. Ахаа би амар дуртай гэж. Бас авахаар хүрэгтлэн бас рекламд чаддаг юм байна. Тэгэд одоо ингээд амар гоё хэрэгч нэг хартай. Йоо, амар гоё хэрэгч. Тэгэл би нэм хоттой гэдмээс санагдсан чинь. Жист байтгоо. Тэгэл ишиглэн бүргэрээ идэмээс санагдаад бүргэрээ авцсан. Халагаагүй байгаа. Өөр нэг GSU орохоор дээр цуг юм халааж идэх гэж байгаа. Амар юм хүн байхгүй юм. GS син ч гэсэн ялхаагүй зүгээр. Тэгэл та явжлаа. Амар гоё нөө гадаас. Тэ
Ахан гэхдээ л амар хүйтэн л. Засарсан болохоор. Тийм. Тэгээд би бүр сая уцаа ингээд бичлэгээ болиулчаад ахаад эхлүүлсэн юм шиг байгаа. 41 минут бичлэг хийждэм да. Бүр карманд Спорт дэлбэрхээ бүр амар халаад ахаар нь гаргаж ирсэн чинь таны багтаамж дүүрлээ гэсэн мэдээлэлснээ нэг хөвтэй заяа. Oh my god, юу болоод байна гээл бичлэгээс устгаал, хогийн савнаасаа бас устгаал. Тэгэл амжаал за бичлэг хийдаа гэж бодоол үсээ янзлж исэн чинь л уцсандарч байгаа юм чи. Нэг хөвтэйс. Тэгээ ишиглэнгээ уцаар очиж энийгээ airdrop-оос хаваал бичлэгээ үргэлжлүүлэх бах та. Чамд хэлэх юм байна уу? Тэгэхгүй би дарж ин бас өсөж ин одоо юм авцаалахаар юм идэ харьцуулгээд амьдрал амар гоё болсон. Яг үнэ. Би ч гэсэн үлдэж байна. Юм аамаар байна. Тийм л энэ. За дараагийн хэсгээр тэгээ уулзъя да. Дараагийн хэсэг гэж байхгүй бол тэгээд баярлалаа. Лайк болон subscribe дараарай.